За та бүхэндээ энэ өдрийн мэндийг хүргэе. Өнөөдөр жоохон өдөр тутмын зарим нэг мэдээлэл зөвлөгөө хэдүүлээ солилцъё. Яг юуны өмнө энэ утааны асуудал байна. Утаа гэхээр хүмүүс гадуур одоо юу гэдгийг маск ингээд зүүгээд яваад байдаг. Энэ бол ханы томгоноос сэргийлэх нь бол маш зөв. Гэхдээ утаанаас сэргийлэх юм бол биш шүү. Олон нийтийн газар, олон нийтийн унаанд бол маска тогтмол зүүгээ явах нь зөв. Ганцаараа байхад бол маск зүүх шаардлага байхгүй. Яг л маск чинь өөрөө гаргаж байгаа нүүрс төрөгчийг чинь ингээд уцаагаа дамжихлуулаад байна шүү дээ. Хүчил төрөгч авч чадахгүй байна гэсэн үг. Өглөө юм уу орой утаан дотор одоо гарахтаа маск зүүгээд ин гэж бодож байгаа нь маш буруу. Гэр чин тэртээ дөрвөн утаагаар дүүрэн байгаа. Гэртээ заавал цэвэр агаар задгаа агаар оруулжээ. Харин тэрний оронд яах вэ гэхээр агаар шүүгч аав. Одоо гайгүй шүү дээ. Заавал олон саяын том юм биш. Нэг 50-60 см-ийн өндөртэй Philips ч байд юм уу юу ч байдгийг. Тэгээд гэртээ нэг 5 минут ч юм уу өглөө орой цэвэр агаар гадны задгаа агаар заавал оруул. Тэр нь утаатай байж болно. Гол нь та нарт хүчил төрөгч хэрэгтэй. Тэгэхгүй өдөржин шөнөжин 4 хоногийнхаа дунд өөрсдийнхөө гаргасан нүүрс төрөгчөө буцаагаал амьсгалаад байвал энэ чинь бол маш муу зүйл шүү. Тэгэхээр тэр маск гэдэг чинь бол утаагийн чинь шүүж байгаа юм огт биш. Харин тэр агаар цэвэршүүлэх чинь болохоор утаанд байгаа тэр хорт бодиснууд хар тугалгуудыг чинь бол унгаагаад шүүгээд ингээ ялгаад хаяад байдаг. Ялангуяа нэлх хүүхдтэй гэр бүл айлууд бол энийг хэрэгжилж байгаа. За хоёрдугаарт энэ оюутан хүүхдүүд зарим нэг хүүхдүүдийг ингээ ажиглаад хараад байхад юу юм байна? Өглөө хоосон гардаг юм байна. Энэ маш буруу шүү. Өглөө өлийн илгээ заавал дэвтэж гарчээ. Заавал одоо юу гэдэг ихний ээлж нэг хагас аяа ус тавьчих. Ерөөсөөр сэрэл уучжээ. Тэгээд тэр 0 орохоо оронд чинь босоо наашаа цаашаа явж явах оронд чинь тэр чинь шүнжэнгөө хоригдлогдсон хорт бодисуудыг чинь ингээд угаагаад уусгаад доош нь туугаад өгнө гэсэн үг. Тэгэхгүй өглөө нь хоосон гарчаад өдөр нөгөө учиргүй сайн идэл орой нэг сайн идэл залуу хүүхдүүд яах вэ? Юугаа мэдэхгүй л байхгүй юу? Ядрах өсгөө. Энэ ч юм бол ер нь бол муу. Өглөөний цайг өөртөө өдрийн хоолыг найздаа, оройны хоолыг дайсандаа гэдэг шүү дээ. Тийм учраас өглөө бол хамгийн сайн идэх хэрэгтэй, хамгийн зөв идэх хэрэгтэй. За өөр юунууд вэ? Энэ сүлжээний асуудлууд байна. Сүлжээний асуудлууд дээр одоо өөрөөр хэлбэл гоо сайхны бараач гэдэг юм уу, эм тариач гэдэг юм уу, элдв витамин цайч гэдэг юм уу. Ер нь мянган жилийн өмнө бид нар ч өөрсдөө яаж эрүүл мэндээр бодож ирсэн. Ямар ч эм тариа байгаагүй шүү дээ. Тэгэхээр энэ чи яа гэсэн үг, нэгдүгürt бие зүв авч явна. Хоёрдугаарт яах нь бүх витамин, амин дэм эрдэс бодисоо хоолоор аав. Маш амархан. Тэгэхээр ямар хоолнд ямар хүнснүүд байдгаа зүгээр гуглдээ бүгдийг нэхлээд толгоондоо хийч. Жишээ нь одоо яах нь зүрх мөрөх чинь өвддөг настай хүмүүс байх юм бол зүмийн шүүснээс кальц малцаа авчин тийм үү? Ясанд сайн. Тэгээ одоо ясны сэргижилт энэ төр үе мөч өвдөд байгаа бол нөгөө сүү тарага харуулаа идэх хэрэгтэй байх. Тэгээ С витамин дутагдаад байгаа бол яах нь нөгөө зүрж чацрагна С витамин зөндөл байгаа шүү дээ. Тэгээ ингээ загаснаас юу гэдэг Д витамин ингээд хаанаас А витамин авах вэ бүгдийг та бүхэн амархан мэдчихэд амархан. Ингээд ямар жимснээс, ямар хүнснээс, ямар хоолноос махнаас төмрөө авчин цусаа төлжүүлчин гэх мэтчлэн. За яг магнезиум мэрсэр зарим нэг химийн элементүүдийг бол тэр болгон хоолнд бага байдаг зүйлсийг магнезиум бол зөндөө байгаа. Тэгээ манган эдэр бол бас жоохон ховор байдаг. Тэрийг нь бол арай өөрөөр шугамаар нөхөж болох юм. Тэгэхээр битгий энэ гадны илдэг юм аал хэрэглээр нэгээд амжуулаад нөгөө эдэг нэг доороо нэг хідүүн оруулах гэж ядаад эцээц анхан шатны ард иргэд ядарсан хэдэн хүмүүс л шулагдал хохирдсон шүү дээ. Дунд нь байгаа зуучилж байгаа хэд нэг хаяа нэг 10 сая төгрөг авчин тэгэл бөөн баяр тэгэл цаашаа нөгөө эдэг шахаад эцээст гадныхны хөнгөчүүдэл үчилээд байна гэсэн үг. За ингээд цаашдаа маргааш ч юм уу ингээд ганцлаг сэдвүүдийг ойрхон яри хэтэрхий удаа ярих чинь бичлэг чинь лайв биш болохоор дараа нь шеэр хийхэд төвхтэй. За та хэдээд энэ өдрийн сайхан өнгөрүүлээрэй гэж хүсье.